Монгол улсын уул уурхайн салбарын хариуцлагатай тэргүүний нөхөн сэргээгч аж ахуй нэгж Platinum Land компани үзүүлж байна. Морь юу яагаад гүйтээ гэж та ер нь бодсон байна. Их орон руугаагүй гэдэг нь эзэн рүүгаагүй гэдэг. Сүрэг ижил рүүгаагүй гэдэг нь тийм ээ. Тэр нутгал хамгийн чухал юм байна. Их орон руугаагүй гэдэг юм байна. Монгол түмний язгуур эрх ашиг, соёл иргэншил, түүхэн уламжлал, эв нэгдлийг эрхэмлэн дэлгэрүүлэгч дэлхийн морьтнууд төсөв. Ерөнхий зохион байгуулагч Big Blue Flower компани. Гүйгүүл морь зурвалын 3 дахь бүтээл. Нутаг гүйсэн Монгол адуу. Сайхан урдчилж гэнэ үү? Сайхан урдж гэнэ үү? Сайхан урдж байна. За сайн явж байна уу? Сайн явж байна. Та мөрөөс үү? Энэ мөрийг авах чи. За тэгээд ингээ мөрний нэрч зүтгэл түнгүүттэй энэ таардаг юм байна. За тавлаг сайхан байна уу? Сайхан байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайхан хаварчиж байна уу? Сайхан хаварчиж байна. Мал соргонтой. За тэгээд сайхан хаварч. Хүн болгоно сайхан жил юм даа. Ам дөрөн. За ажил бол төрийн хүнтэй энэ байна. За сайн байна уу? Сайн байна. Сайхан үлдээ сайхан аварч байна. Сайхан. За хөтлөө мөртөө хаа өрх нь бай та. Хөтлөө мөртөө хол явдаг гэхлээр хөтлөө мөртөө яваад байгаа шүү дээ. За төрийн наадманд хамгармаар аригдуулж ясан сайхан нэг түүх байдгийн тэгээд. Өнөөдөр миний найзаас хөтлж яваамаар бас сайхан. Миний хурдм адууны зүстэй адилхан болохоор их сайхан бэлгшээж байна найз. Би хаана тэнцвэр сайтай тэгээд 3 аваа сайхан тэгшхэн ер нь яг сайхан дундаж Монгол адуу л одоо харагдж байна да. Чихэн сарталцаад нэлээ холдоо чанга явахаар одоо байна. Ямар учиртай адуу явж авч явна та чи. Энд чинь нэг гайхамшигт Монгол адуу, дэлхийг хамгаалсан Монгол адуу гээд хоёр нэвтрүүлэг баримтлал канонууд хийсэн. Гадныг нь сонирхоод танай Монгол адуу гүйлгэж үзье гэсэн санал тавьсан. Энд чинь нөгөө нэг морь гүйлгэж ирсэн бид нар үзээгүй юм байна. Дандаа нөгөө хантай гэдэг утгаар нь хоёул явуулаад байсан. Тэгээ энэ хонгор морийг Өвөрнгөө аймгийн Санц сумын ардл Зүүн Буйлааны урдлаас Булган аймгийн Ямаатууд одоо Үлзий Аранга аймгийн Үлзий сумын аралтай. Тэгээ дам битүү машинд хийгээд аваачаа тэндээс нэг 3 хоног амраагаад тавьсан тэгээд. Тэгээ нутг руугаа ерөөсөө тэр битүү машинд явсаа одоо тэр нутгаа яаш ч мэдээд байгаа юм. Тэгээ ямар зовлонгүй дахиад очдог адуу байлээ. Телевизээр л одоо харж байсан. Одоо ингээд биеэр нарахаар бол бас сонин сайхан харагдаж шүү. Сайхан адуу байна. Аранга аймгийн Үлзий сум, Булган аймгийн Сайхан сумдын Хэлийн заг, Ямаатуул, Орхон голын гарам, Саруул чулуутаас хулангийн зүстэй хонгор морь өмнөийг чиглэн гүйж явна. Үнэгэн шогшоо таслахгүй гүйх хонгор морь Хангай нурууны салбар улс мөрнийг гаталж 380 км замыг туулж Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан суманда очих юм. Их нутган зорих хүлгийн өмнө урт холын бартаад зам тэсвэр сэрсэн өдрүүд хүлээж байна. Тэний юм хөтлж яваа хонгор морь бол нэлээ холын явдалтай морь харагдаж байна. Ер нь одоо энэ гүгээд байгаа адуунууд чинь хөвчлэн эзнийхээ эмээлийн үнэрийг ч хандхаа байцсан, эзний хараад ившээдэг, холдоо гүйдэл сайтай тийм адуу байдаг. Тийм адуу ч нэгээд сүргээ захлаад идэг. Шүглдэхэд хамгийн түрүүнд сорц хийдэг тий. Арай нэг сэргэлэн байгаад идэг юм байлээ. Гүйж байгаа морь бол болж илгүй салхи хүнэрлээ толгоогоо өдөн өргөөдөл. Тэгээ газар нутгийнхаа одоо багтаа идэж өссөн ургамлын үнэрийг салхины чигийг барьж явдаг. Гол дагаж явдаг. Тэгээд энэ талаас нэг хараад хахаар энэ үнэрлэх чадвар бол маш өндөр юм байна. За улсын наадамд ачаад ирсэн морь буцаад ирс ганцхан алдахад 15 минутын дотор 30-ад км газар ухсыг 1 минут. Тэгээ явж байгаа нь ерөөсөө ингээ шогшоод байгаа бүртээд газар их уудаг. Яг нэг темпээр тогтмол явдаг. Тэгэхээр ерөөсөө Монгол адуу зөвхөн үнрээс гадна орчноо сайн мэдэрдэг юм болов. Ачиж явахад хүртэл за би энд явна одоо ингэн ийшээ ордоо ийм газар бүгдийг сайн мэддэг байх нь шүү дээ тий.
Тэгээ итгэх аргагүй тохиолдол байдгийг. 1960 оны нэг хүйтэн бор ороод тэгээд манай хэд одоо ингээд урууцсан баг гэж бодоод би маргааш нь мөртөө хөдлөхгүй юу. Тэгсэн миний унж явсан нэг үр алдсан мөр ерөөсө надаас амаа будаацад өөр тийшээ гууд болдгоо. Ийшээ өөр ингээд зүтгээд би өөр дургуйцаагүй. Яадаг зэлгөөгөө тэгээд зөрсөөр байгаад миний адуу тэнд очисон байх гэсэн газар очисон миний адуу байгаагүй. Тэгэхээр мөрөөс ер нь жолоогийн мөрний хаяар жадагаас ул тавьсан чи яг адуун дээр тохиолдсон шүү дээ. Тэр одоо нөгөө талдаа гэдэг мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр тэр ер нь би бол бодож байна. Зөвхөн өнөөс гадна ерөөс Монгол адуу гэдэг бол мэдрэмж их сайтай юм байна. Тэгээд энэ тэнгэр, нар, салхи, газар, дэлхий бүгд ерөөсө холбоотой. Тийм ээ? Тэр холбоонд хөтлөгддөг бол гэж би боддгийг. Адуу болгон одоо гүйхгүй шүү дээ. Ер нь бол тэгээд гүйх адуу бол их өөр. Ер нь бол адуу ч өөрөө нэг тийм нэг адуунда байж яхын тэр адууны өвөрмөц онцлог гэж бас байна тийм ээ. Шилгээгээд ингээд хавар болохоор нутг руугаа байн хараад хид хөрөөгөөд ингээд манай ав бол гүйж яваа адууг битгий зогсоож барьж байгаараа л гэдэг. Тэгэхээр тэр цаанаа бас адууны тэр гүйж байгаа адуунд бас их хотгоо учир байна тий. Өмөрцмийн маань төртэй шүү дээ. Одоо Төв аймгийн Баян сумаас адуу очдөг байсан Орос руу. За. Тэгсэн тэр вагонд очиад адуунууд хой хил дээр наавар шиг дээр очиод хил дээр вагон зогсдог шүү дээ. Тэгээд үзлэг хийгээд. Тэгсэн бүх адуу Монгол нутг руугаа хараад зогссон. Тэгээд нэг төмөрцмийн вагоны шадыг бүгдээрээ бад үүсээд янцгаагаад байсан гэж. Тийм үед бол Монгол хувьер нь нулимс гарахгүй байх аргагүй байдаг гэж бүр өөрөө биеэрээ тэр төмөрсөн дээр ажилласан. Тэгээд иймэрхүү тохиолдол их олныг ярьд юм байна. Ер нь Монгол адуу бол үнэхээр мэдрэмжтэй. Нутгаар наач мэднэ, Монгол хүнийг ч мэднэ. Ардын зураач гомсрон гэж байсан шүү дээ одоо. Сансрын нисгтээ зургийг хийсэн. Тэр хүн ярьж байсан. Вьетнамд явж байсан чинь нэг 2 турга адуу байна гэн. Гүүрний захад. Тэгээд Оростой хамт явсан нөгөө Орос очсон чи хазаа цайраад өшгөлөөд тэгсэн гомсрон очсон чинь үнэрлээд үүсээд ингэж байсан гэж. Тэгээд тэр бол Монгол хүнийг одоо таньж штэ тийм үү. Тийм л мэдрэмжтэй адуу. Дандарбаатар над нэг ярьсан. Гэхдээ миний алыг мөрчөн бол дайнд одоо би алуудаа орсон. Ингээ жирийн өнөхт бол гашин штэ явдггүй. А яг баялдааны юу болохоор тэр шиг хурдан тохиолдол адуу байгаагүй. Танай аймгийн Эрдэнэцгаас юм адуу штэ. Би тэрэндээ өөр их хайртай байдаг гэж тэгж хэлжсэн шүү. Адуу чи одоо жишээ нь яг өвдгүүгээд идэв штэ. Хавар юм уу те эсвэл ногооноор энэ өдрөд эсвэл одоо зун сайхан тарах твэрг аваад намарч юм уу те. За энэ өдрөдийн шилжилтэнд л гүүгээд ах шүү. гүүхэн төхөд ирэхлээр адуу их олон янзын шинж гаргах юм байна. Энэ настан гудлыг хийх юм л да. Одоо жишээлбэл ингээд баруун тал руу гүүх гээд байгаа адууг уяад ахлаа. Ерөөсөө яг явах зүгийнхээ өвсгөлээд идэг. Эсвэр ерөөс. Аргамжтсан байхад бол ингээд аргамжаан тойроод дээр яг тал саран гүүх талынхаа өвсгөл ичдэг. Захтаад гэдэг тэр учир юм биш гэдэг нь тэрийг яриад байх шиг байна. Усыг уухтаа хүртэл гүд гэж боддог. Шимж боддог. Чимж уугаал алсыг хараад тэгээд ер нь бол тэр шинжүүдийг бол хараад хэзээ эзэг өгөөчгэндээ за гүйлэхгүйгүй аргамжаад авъя, гүйлэхгүйгүй холбоод авъя, гүгдээгөө л архичдаг юм байна. Сүүлийн 2 жил ер нь адуу гүйдэг талаар бол нийт монголчууд маш том мэдээлэл өгсөн. Нутаг гүйж байгаа талаар ч ямар төвхтэй адуу байгаа вэ? Цоглог хонгор гээд Монголын ард түмний нэр өгсөн. За 3 хоногт 400 км гүйцсэн л одоо хонгор барьж юм шүү тий. Дэлхийн мөрднүүд төслийн хамт олон та бүхэндээ нутаг гүйснэгэн сайхан хурдан буйны тухай баримтат киног үзүүлэх гэж байна. Гайхамшигт Монгол адуу, за дэлхийд хамгаалсан Монгол адуу гээд 2 сайхан баримтат киног та бүхэндээ хүргэсэн. За энэ одоо баримтат киног хийх болсон бас нэг шалтгаан байгаа. Ер нь бол нөгөө гадныхын чинь одоо манай Монгол адууг ингээд сайхан нутаг руугаа гүйдэг юм а гэхлээр үнэмшдэг хүний тоо том баг байдаг. Одоо бас та нар ингээд Монголын сайхан хурдан адууны энэ одоо адууны нэг онцлогыг харуулсан баримтат кино хийх одоо бололцоо байна уу гэсэн хүсэл тавихлаар за эхний ээлжинд бол жоохон
гайхаад байсан. За хоёр дахь кино хийсний дараа бол эн чинь нэг юм болоод байна л гэсэн нэг тийм одоо бас авсан юм шиг байгаа юм. За тэгээ бидэнд одоо бас ингээ танай Монгол адууг нутгаар өгүүлсэн юм баримтат киног дэлхийн хэмжээний кино хийх одоо тийм боломжийг олгох болох уу гэсэн хүсэл тавьсан юм аа. За тэгээ бид чинь бас дандаа хоёроор нь хосоор нь голд өгүүлэгч гэсэн. За нэг адуу бас гүйлгээд үзүүл яадаг юм байна. Гээд одоо олон талаас нь бодож гаад нэг адуу гүйлгэхээр шийдсэн. Ингээд нэлээд ажил зохион байгуулсны дараа Хөрөнгө аймгийн зүүн буйлон сумын алдарт уяач Батсайхан гээд хөө одоо надад нэг хонгор мөр байна. За энэ үл зөвхөн ойр зурхан дан бол токол руу ирдээ. За ер нь бол би хаанаас ч одоо бас гэрлүүгээ өөрийнхөө төрсөн нутаг руу гүгээд ирэх байхаа гэж боддог юм аа гэсэн санал тавьсан. За тэгэл одоо таалагдаад гүйлгэхээр одоо Батсайхан дагаан тохирсон. За тэгээ гүйлгэх зарчим нь болохоор бид Хөрөнгө аймгийн одоо тэр дэвшил багийн тэндээс хойшоогоо тэр Аранга аймгийн Үлзийт сум, за Үлзийт сумаас хойшоо тэр Ямаат уул гэж байгаа юм. За нөгөө талдаа болохоор бол Булган аймгийн Өвөөмрийн тал гэж байгаа. За Чулуутын гарам гэж байдаг. За ингээд энэ Булган одоо Аранга аймгийн зааг нутаг. Энэ сайхан нутагт манай Монгол брэнд мөрөөртөө 2022 онд оролцсон. За Хөрөлсөхийн Батэрдэн гэж одоо адуун дэрэмгийн нэгэн сайхан хүү байна. Гээд битүү одоо портер одоо ардталтан бүрхүүлтэй одоо портер машинд ачаад одоо бүх юм битүүлээд тэгээ манай Батсайхан маань одоо 6 сарын 2-нд ачаад Дахиж очоод за Батэрдэнд хүлээл гэж өчгөөд буцаад өгөх төрөлсөн. Тэгээд одоо 6 сарын 5-ны өдөр Батэрдний дэнд өгөхөд итсэн. За тэгээд 6-ндаа бас одоо нөгөө мөрөө ажиглаад одоо GPS эднэрээ мориндоо суулгаад бас амхандаа одоо тодорхой хэмжээний бэлтгэл хийгээд за тэгэл энэ сайхан нутгаас гаргасан да. Тэгээд одоо 6 сарын 7-ны өглөө байсан. За тэгээд 6 сарын 7-ны өглөө бол шинэ сар гарсан. Бэлэг дэмбэрэлтэй нохоо өдөр байсан санагдаж байна. Тэгээд нохоо өдөр за ямар ч л гэсэн хонгор морой ёслоо тавья яадаг юм байна гэж. Хангай газрын зуны таатайгаар Орхон голын тунгалаг ус эрэг дагуух шимтэ зүлэг ижилдээ оруулсан адуун сүргийн алинч хонгор морийг аргамжиж дөнгөсөнгүй. Адуу захлан идээшилж алсыг хэдэнтэй анирдаад адуун сүрэгтээ эргэж нэгэнтээ үрсчгээд ас нутгийн зүг гуйл. Ижилдээ тэмүүлэх хонгор морины гүйсэн энэхүү газар нь Аранга аймгийн Үлзий Булган аймгийн сайхан сумын Хэлийн заг байгаль цагуурын таатай орчин нөхцөл бүхий Монгол адууны цөм сөрөг оршдог төвийн бүс нутаг юм. За тэгээд эндээс уруудаал орхон голоо одоо ертөнцийн зүгээр бол бид нэр урагшаага уруудаад гэж яриад байгаа юм. Ерөнхийдөө өгсөөд гэж ярина. Одоо орхон гол маань хойшоо урсж байгаа учраас тэгээ гацаа гэж байдаг. За тэгээд гацааны тэр хаваар одоо орхон голоо уруудаад бол нэлээд тийм шуурхайд явчихсан. За тэгээд бид нар ч бас дотроо баярлж лээ. За энэ бас нэлээд ажил бүтээч хадуу юу. Бас эвтэйх явчих нөө гээд. Чулуутаас чинь гараад одоо тэр манай хөрөлсөхөөс гарч байгаа шүү дээ. Тэгээд гацаа гээд хустын нуруу гэж байдаг. За тэгээ халзангийн даваа одоо энэ бол одоо яг халзангийн даваагаадаа өгсөөд нэг айлын гадуур ороод ус айлын тэр шондор очоод нэг зогсоод байгаа маа тэр чинь. Тэгээд халзангийн даваагаадаа одоо давж байгаа. Тэгээд Үлзий сумынхаа хажуугаар гараад тэгээд Үлзий сумынхаа урд руу бол нөгөө дэрс төн дээрэг бол орно штэ. За тэгээд ингээд энэ хооронд явхад бол одоо нэг хаяаны хөрвөөчхөөд тэгээд газар үнэрлээд за зогсоо тийм алсын барааг нэлээ харах байдалтайгаар газар их үнэрлээд тэгээд шгшот. Ер нь одоо энэ хөрвөөгөөд байгаа газар үнэрлээд байгаа гэдэг бол одоо гүйж адууны л үндсэн шинж штэ. Одоо түрүүний 2 баримт канон дээр гүйсэн 4 адуу бол яг л энэ шинжийг бол байн давтан харуулдаг. За тэр мордоос нэг илүү нь бол хонгор мөр бол хаашаа одоо альч тал руугаа даваад байгаа юм. Тэгэхээр нөгөө хөрвөөгөө давж ивэл их хөнгөн байна, сайн байна гэж одоо бас сайн адууны шинжээр нь манай уяачд ярьж идэг.
Тэгэхээр бол одоо бас хонгор мөрний хувьд бол бас л ер нь бас нэг яг уяа солигтой бас эвтэйхэн болцсон байгаа юм уу даа л гэж бодож явлаа. Бид бас дэлхийн мөрднүүд төслөөсөө өөрийнхөө дэлхийн мөрднүүд пэйжээр за ийм адууг одоо ингээд 6 сарын 7-ны өглөө тавилаа. За тэгээд бас нүдэрээ хараад нүд баясгах хүмүүс байвал ирж бас үзээрэй гэсэн урилгыг бол нэлээ олон удаа тавьсан. За тэгээд азаргнууд бол одоо ингээд дахиад л ирнэ штэ. Тэгэл энэ одоо адууны нэг хил хоорондоо ярьдаг учир жанцсан их байна гэж одоо миний яриад идэг нь бол гүүжв адуун дээр бол азарг ирээл толгой хуйлаа одоо тухай талаа нэг нийлүүлж яваал. За тэгэл за би гүүж явнаа л гэж явах шиг байгаа. Нөгөөх нь за чи гүүж уу сайн яваарай л гэдэг байх та бодлоо. За тэгэл явж байхад одоо бидэнд бас шавар тунаад одоо 2 ч хонцсон болоо да. Бас нэг тийм хонгор адуу таарч байгаа юм. Тэгэл одоо Монгол эр хүн чинь одоо сайхан адууг одоо арай хүчээг байгаа юмтны ч одоо тэгэл гаргаж ам авахаас л өөр арга байхгүй шүү дээ. Тэгээ одоо зурглаачтайгаа хуйлаа үдсээр байж гаад хонгор мороо шавраас гаргаад авсан. За тэгээ шавраас гаргаад авсан нилээн байсан. За адууч бас нилээн сэргсэн. За тэгээ сүүлдээ шавар нь гатаад ажтайхан болоод ирсэн. Ямар ч гэсэн нэг босоод алхсан. За ингээд их сонин одоо хонгор морь маань хонгор морийнхээ амийг аварч яадаг юм тохиолдолоос гардаг юм байна. За тэгэл ихний өдөр боловч одоо ингээд өглөө гараад за өлзий цумынхаа ертөнцийн зүгээр зүүн талаар нь гараад за тэгэл тэр талаан туулаад за одоо засмал тавьж байгаа одоо манай хүмүүс уу сайн мэддэг. Засмлынхаа баруун талаар тэр дохын нуруу гэдэг байх. Тэр дохын нурууг дамжаал дэрст за тэгээ Ямат баг гэж байдаг. Тэгээ Ямат багийнхаа ертөнцийн зүгээр зүүн талаар нь гараад тэгээ засмал руугаа ороод за тэгээ булганы нутг руу орно гэсэн үг шүү дээ. Булганы нутг руу ороод ирэхлээр чи нөгөө майхан уул гэдэг нэг гайхалтай сайхан хайхан байдаг. За одоо энэ бол ингээд тэр майхан уул руу л одоо дөхөөд уруудж байгаа. Одоо тэр саатал дээр булганы хайрхтууд л гараад байна шүү дээ. Тэгээ хонгор мөрний нэг онцлог нь бол энэ их шуурхай. За нөгөө мөрдүүд бол ингээд жоох амраатай, идээд бас нэг зарим газар бол тэр 2-3 цаг хүлээлгэн шүү дээ. За хонгор мөрөнд бол одоо тэгж хүлээлгээд байх юм байхгүй. Ерөөсөө л гарсан цагаас авахгүйлаад за ногоон цацсан байсаа дөө хоол ижээл нь бас таарсан байх. Ерөнхийдөө л ингээд байнгын сайхан шогшоот явчихж байгаа. Үнгийн шогшоогоор бол энэ одоо газрын хоолыг бол туулж байгаа юм аа. Одоо битүү машинд ачигдаад ирсэн адуу маань өөрийнхөө ирсэн замаар явахгүй байгаа шүү дээ. Тэгээ яагаад энэ урд зүгийг одоо өөрийнхөө тэр нутгийн чигийг алдахгүйгээр явж гин гэдэг нь бас л дахиад ингээд асуулт болоод үлдэж байгаа юм. Өгийн нуурынхаа сумлаар дахиад өгийн нуур ороод тэгэл өгийн нуураас хойшоо үлзийтгэл явчих шүү дээ. Тэгэхээр жин чинь бол одоо ямар ч гэсэн 40-50 км-ийн ертөнцийн зүгээр зүүн талаар нь ингээ уруудаад явчих байгаа. Одоо ингээд энэ цаатал дээр нөгөө мянганы замын сумал зам сая тэр харагдчих шиг байна. Одоо тэгээд сумлынхаа урд руу ингээд энэ дэрэстэй хоолоогоо давруулаад за тэгээд одоо тэр сайхан хайрхныг л давах юм бол үе нуур чинь л одоо ертөнцийн зүгээр зүүн талаар нь давнаа л гэсэн үг шүү дээ. За ингээд нэг хэсэг сайхан адуун дээр үрээд ирлээ. За яг хөө адууч их сонирхоо юмтан л да. Тэгээд эсвэл азарган дахиж ирээд уулзаад явдаг. За эсвэл тэгээд ингээд бүдүү мөрдүүд нь ирээд за тэгээд уулзаал салтгал ийм л төр зургал адуунд бол маш их харагдаад байгаа юм. Энэ амтан болгоо хоорондоо ярьдаг юм аа, амтан болгоо хоорондоо ойлголцдог юм аа гэдэг энэ одоо амьтдын ертөнцийг бол хүн гэдэг амтан бас мартсан юм шиг байгаа юм. Тийм ч учраас ганцаараа амьдарч байгаа юм шиг энэ дэлхийд одоо аяглж яддаг нь бол буруу юм уу гэж би бас боддог. За тэгээд ихний өдөр бол бид ингэж явсаар байгаад одоо өгийн нуурынхээ урдлын хайрханд гараад ирж байгаа. Норжингийн нуруу гэдэг л дээ. Тэгээ нар жаргахын багцаанд бол норжингийн нуруугаа өксөөд гараад ирсэн.
За тэгээ нутгийн айлд одоо таарад хоол идээд гараад ирсэн хонгор мөр алдчихсан. За тэгээд үндсэндээ шинжингийн шугуу ирэл болтгоод одоо арга байхгүй л замын тосоол. За тэгээд цайтмын ордол ирж хонсон. Цогёолдоггүй золбот хүлэг эхний өдрөө орхон гол уруудаж гацаа хустын руу халдзангийн даваад авч тохын нуруугаар дамжин дэрст ямаат тал хуйтны гол улаан чулуутыг туулаад майхан уулыг дойрч хөврийн голыг гатлан 110 км газар гүйж Норжингийн нуруунд маргаашийг хүлээлээ. Монголд нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил зэрэгцэж оршиж штэ. Энэ дотроос хамгийн одоо нэрвдэж болохоор аюул тохиолж болохоор гисгэн үлүүл манай нүүдчдийн соёл иргэншил хүн их зөөрч байна. Мал нь бол 60-70 сая гэж байгаа мөртлөө мачтын давал олигтой өсөхгүй штэ. Энд чинь нэг юм хэлээд байгаа. Тэгээ ер нь нүүдчдийн соёл иргэншлийг авч үлдээгүүл энэ Монгол одоогоо авч үлдэх хөгжүүлэх. Хөдөө залуучуудыг гаргахыг энэ морины уралдааныг бас орчин үеийн шаардлага нийцүүлэн өргөнүүлэх ийм шаардлагатай юм уу гэж би боддог. Зүгээр яг өв соёл гэдэг би нэг асууж лээсэн юм л да хүнээс. Тэгэхээр зан заншил байдаг гинэ. Одоо хэдэн мянган жил чи одоо ингээд адуу малтайгаа хөөцөлдөөл ноцолдоол. Тэгээ нөгөө зан заншил байж тал 2-3 нөхөр хоорондоо уралдаа нөгөөдгөө дагаад уралдаан бий болох нь шүү дээ. Тэгээ ингээд зан заншлаас үүдэн гарсан соёл бол хамгийн үнцэнтэй соёл байдаг юм аа. За тийм соёлтой орон гэдээ ярихлаар бас тийм олон байдгүй зүйл юм байна л да. Баруун Европ бол өөрийн соёл том ядмагхан. За их олон зуун мянган жилийн түүхтэй энэ дамаа энэ Аз талдаан бол энэ соёлууд нь арай түлхүү илүү байдаг. Тэгээ энэ дотор бол тэгээ Монголын яг өөрийнх нь үндэсний өв соёл дотор хамгийн их үнэтэй хамгийн их одоо том зайг, орон зайг эзэлдэг нь болохоор энэ адуутай холбоотой соёлууд маш их байна. Улсын баяр наадамд 2010-аас 16-7 он хүртэлгээд нэг 5-6 жилийн тооцоо. 1990 оноос 2000 он хүртэлх тооцоо. 2016 оноос энэ 24 он хүртэл ч юм уу. Ингээд үйлээд тоон судалгаагаар аваад үзэхлээр ерөөсө жил болгон одоо жишээлбэл наадмаа үздэг хүний тоо буурдаг. Уралддаг мордийн тоо буурдаг. Энэ Монгол улсын өөрийнх нь зан заншлаа сурган гарсан их соёл даманд бидний чи хамгийн том соёл л одоо Монгол наадам юм. Тэр чинь Монгол наадам гэж одоо бид нэр омогш хүчий хэл гадны улс омогшоод байна шүү дээ. Монголд очиод одоо ер нь юу үзэх юм наадмын үзэн, морийн үзэн, бүхийн үзэн, сурвын үзэн. Тэгээ ер нь Монгол заншил ямар гэдэг юм гэдгийг чинь харахад тэмүүлээд дээ шүү дээ. Бүхэл юм нэг дор л багтаад байна. Бүгдийн одоо нэг дор Монголын баг түүхийн тэр чигт нэг дор хийж шүү дээ. Морь уралдахыг чинь бол одоо бүр их сонирхож шүү дээ. Морь уралдаал ороод ирэх чинь тэгэл шээж огшоол одоо Хоёр нүдэнд нулимс бэлтгэн айл ингээл баярын нулимс сэлгэн заа шүү дээ. тэгж бай. Камер сэргэж шүү. Одоо дэлхийн түүхийг яригүүл Монголын түүх заавал яригддаг. За Монголын түүхийг яриад эхлэхлээр энэ алтан турдууд чинь яригдахаас л өөр арга байхгүй. Тийм ч учраас Монгол хүн чинь ер нь морийн айхтар дээдэлж, морийн айхтар сүтэж, хүндэлж тэгж явна. Морныхоо толгойг одоо он дээр очиж дахидаг шүү дээ. Тэгэлгүй яа. Тийм ээ. Монголчуудын алдар гавья суу зал адуугаараа илэрдэг. Бурхтуудын унаа болгож одоо их тэр хурдцтай, төргөн чадaltaй тэнхээд энэ талаас нь бол одоо тэр бурхныг тодруулж гаргахын тулд тэр унааднууд энэ одоо морээр төлөөлүүлсэн. Морь гэдэг амьтан болвол хамгийн анхны хүний нөхөр байхгүй. Тэр хоёр
хүчийг нийлүүлж л энэ байгалийн хуулинд амьдарч ирсэн энэ том өгөгдөл, энэ том түүхийг тэр язгуурын монголчууд онголчжээ гэж. Тэр шүтэн нь өөрөө хүнд бол морь, моринд бол хүн. Тийм учраас энэ хоёр хоорондоо салж болдоггүй. Салаа төрөхдөө энэ төрөлдөө нэг нэгийг нэхдэг ийм жамтай. Энийг хамгийн сайн мэдэрдэг нь бөөгийн онгод. Дэлхийн түүхэнд Аз Европыг дамсан энэ өргөн удам эзэнт гүрнийг бол монголчууд байгуулсан байдаг. За монголчуудын байгуулсан эзэнт гүрнийг бол судлаачид 33 сая км квадрат газар нутагтаа гэж үздэг бөгөөд энэ нь өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэртэй харьцуулбал 22 дахин их том газар нутаг юм. 1206 онд Чингис хаан их Монгол улсыг байгуулж түүний залгамжлагч нар эзэнт гүрнийг тэлснээр наран ургахаас наран жаргах зүг, Номхон далаагаас газар дундын тэнгис, Каспийн тэнгис, Хар тэнгис, за Дунаа мөрөн хүртэлх энэ өргөн удам нутаг монголчуудын иргэшээлд орсон байдаг. Монголын эзэнт гүрнийг байгуулахад хамгийн их үр гүйцэтгэсэн зүйл бол Монгол адуу. Монгол адуу Евразийн нутаг дахь хамгийн өндөр уул болох Алтай нуруу, Тэнгэр уул, Памирын улс, за Хинд үшийн нуруу, Ираны тэгш тал өндөрлөг, Зоограсын нуруу, Уралын нуруу, Кавказын нуруу, за бүр наашлах юм бол Тросын нурууг давсан түүхтэй. Евразийн бүс нутаг дахь хамгийн их Бартаа саадтай гэж тооцогддог Таламаканы элсэн цөл, Каракумын говь, Киви намаг, Вьетнамын ширэнгэн ой, хойшоо умард зүг, Сибирийн тайг, баруун зүг Кремийн намгийг бол туулсан юм түүхтэй. Нөгөө талаараа Монгол морь Евразийн бүс нутаг дахь хамгийн өргөн том голууд болох Шар мөрөн, Хөх мөрөн, за хойшоо явах юм бол Ирчис мөрөн, Ижил мөрөн, за баруун тишээ явах юм бол Дунаа мөрөн, Днепр мөрөн, за ойрох дорн руу авч үзэх юм бол Амуу дарай мөрөн, Сэр дарай мөрөн, за бүр урагшлах юм бол Тигр мөрөн, Ефрат мөрөн гэдэг энэ дэлхийн түүхэнд томоор бичигдэг энэ бүх мөрнүүдийг туулан гарсан ийм түүхтэй. Үүгээрээ Монгол адуу дэлхийн түүхэн дэх хамгийн их замыг туулсан, хамгийн тэсвэр төвчээртэй адуу гэдгээ батлан харуулсан. Үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэх хугацаанд генийн төвшөндөө хүний гар хүрээгүй цорын ганц адуу бол Монгол адуу. За Монгол адуу бол Монгол төрийн сүлдэндээ дархлагдах болтлоо хадгалагдсан, шүтэгдсэн гайхамшигтай хүлэг юм аа. За адуу бол 1000 км-ийн цаанаас гол ашиглаж байгаа зүйл бол долгиол байт таараа. Энэ долгионыгоо ямар маягаар хүлээж аваад байна. Тэр хин энэ долгионыг цацаад байна. Нутагтаа үлдсэн адуунууд нь илүү цацаад байна уу? Зөвхөн миний бодлоор бол нутагтаа үлдсэн адуу нь цацдаг юм болов. Тэгжээж 1000 км-ийн цаана өөр газар очисон адуу бол тэрийг бээрээ мэдрээд зүгчигээ олоод гол ус уул нуруу дамжаад гатлаад ингээд ирж байгаа юм байдал харагдсан. Тэгээ энэ бол маш том шинжлэх ухааны судлагдсан болох байхаа гэж би бол бодож байгаа. Ингээд насыг гүйцсэн адуу нэг метр 32-3-аас 36 см байгаа юм. Энэ үл яг тэр нөгөө төрлийнхөө хувьд байгалийн шалгалт, дулааны алдагдал, тэжээлийн хомсдлыг даван туулах ийм хэмжээ. Дэлхийн шинжлэх ухаанд 18-аас 19 градусын дулаантай, 9 м/с-ээс дотгош салхины хурдтай, тэжээл нь хангалттай байгаа энэ нөхцөлд бол комфорт температурыг хамгийн тааламжтай нөхцөл гэж үздэг байхгүй юу? Цүүн тэжээд амьтанд. Гэтэл ийм нөхцөл манай Монголын жилийн дөрвөн өдрөлд зунж байдаггүй байхгүй юу? 5 сарын сүүлчээс 8 сарын 15 хүртэл. Тэгэхэд манай Монголын ихэнх гурванлын тэжээлийн нэгж нь 0.18-аас 0.22 хэн байдаг. Гэтэл 8 сарын 15-наас хойш сүл суун гэдэг шүү дээ. Ингээд тэжээлийн нэгж нь 0.24-өөс 0.26. Гэтэл яг энэ үед таргалахаас гадна өөгд савдаг. Тэр гайхалтай байгаад ийм жижигхэн энергийн зөрүүг амьдралынхаа нөөц суулгаж авахаас гадна би орныхоо хөгжлийг зохицуулж чаддаг байхгүй юу? Монгол адуу бол Монгол малын биологи, байгалийн зохицолгооны хамгийн сүүлийн төгс бүтээгдэхүүн гэж ингэж би үздэг. За хонгор мөрөн бол ингээд урд өдөр нь алдаа тончиж байгаа. За тэгээ бид нэр үгийн нураар орлоо. За тэгэл цайдмын баг тэр хаваараа нилээ ирж давхсан. Олоогүй. Тэгээ маргааш өглөө нь 9 цагийн үед хөдөөний нэг малчинтай таарсан. За хөгшөө орхон руу хэдэн адуутай нэг танихгүй хонгор мөр цуг орчиндээ гэсэн. За гэтэл биднээс өнгөрөөд явцсан байсан. За шиндэн бол нэг 10 гаруй км яваад за нэг зээр тазрахтай адуун дээр
одоо хонсон байлээ. Тэгээ дахиад өрөөд ирсэн адуутайгаа цуг ус суугаад одоо яах нь вэ гэдгийг харсан. За тэгээд ер нь бол бас адуутай усанд орчоод за тэгээд энэ бас танил адуу байсан байх магадлал их өндөртэй. Нэг хүрэммөр, хээрмөр эднэрээс бол салж ядаад. За тэднэр нь бол бас нэлээ хань татаад байгаад байгаа нь ажиглагдчихсэн. Өдөр үд хивээсний хойно одоо тэгээ арга байхгүй л хөдөлсөндөө урагшаага. За тэгээд эн чинь өөрөө их сайхан нутаг шүү дээ. Одоо манай за Монголын хамгийн хурдан үлгэн шалгаруулдаг их хурд уралдааны одоо уралдааны замл газар байгаад байгаа нөхцөл л дөө. За тэгээ харгант гэдэг нь бол харган ихтэй. За тэгээд одоо хажуугаараа бол хөгшин орхон гарсан. За тэгээ усанд орсны дараа тэгээд урагшаага замар маань салж байгаа юм. Тэгээд шүн яаж амарсныг бол бид нар мэдэх бололцоо байхгүй. Гэхдээ шүн ямар ч гэсэн 13 км яваад энэ атууны цах дээр ирсэн. Гайгүй сайхан гисгэрсэн. Хооллсон болов гэмээр шинжтэй байсан. За ингээ харгантынхээ арын хөтлөгийг давж байгаа юм. За харгантын хөндийг дөрөв хэллээ. Их урд 1 2 3. За дээрэс нь өндөргийн зан уцрын 370 80 жилийн ойг халахын том бүс уралдаанууд зохион байгуулагддаг. За тэгээ олон сайхан алтан дуртын одоо хөлс шингэсэн, тоос шингэсэн, хиймэр шингэсэн ийм сайхан хөндөй дөө. За тэгэл ер нь бол жоол явж байгаа л одоо шагшаал, жоол явж байгаа л идээл, хатраал. За энэ одоо үйл юм бол байнга тогтмол хийж байгаа юм. Тэгээ биднийг одоо ингээд дагаа явж байхад бол одоо ингээд адуу гөрөвдөөл, хайрлал энэ адуу яагаад ингээд нутаг руу яваад байна гэдэг тэр асуултын хариултыг олж гээл хичээж явахд бол тэгэл энэ нутаг гүйж байгаа адуу гэдэг нь үнэхээр гайхамшиг штэ. Тэгэд яаж ч одоо тэр нутгийнхаа зүг чигийг олоод байгаа юм. Яаж ч тэр өөрийнхөө төрсөн нутгийг мэдрээд байгаа юм. За энэ тал дээр бол одоо хүнээс л илүү л байгаад байгаа л амтэн юм байна даа л гэж би боддог. За ингээд нэг хэдэн сайхан адуутай таарсан. За тэгээд энэ жоохон тухлаад байгаа болтой энэ адуун дээр нь жоохон байсан шүү. За тэгээд адуун дээр байгаад за тэгээд азарганч усны нэг жоохон за чи явсан дээрээ л гэсэн байхдаа ирж жоохон хоёулаа толгой нийлүүл зогсож байгаад салсан. Гүйжүү адууч нь бол түрүү ярьжсэн болж л өгвөл бас найз нөхөд олохыг л хичээн штэ эднэр чинь. Тэгээд энэ гурван үрээтэй бас нэг жоохон ярьсан баха манай нөхөр. За тэгээд сүүлдээ ойлголцоогүй бах. Тэгээд гурван үрээ нь үлдэж байна лээ. За тэгээд ингээд энэ нэг одоо тэр сумлын доогоор орчирж байгаа моциклтэй хүн харангуйтаа давхичжээ штэ. Энэ ч нь гадны нөлөө ороод бариад ахгүй гэдэг айдсал байнг байгаад байгаа юм удаа гэдэг нь бол ингээ харагдаад байдаг. Бид одоо дэлхийн мөрднүүд пэйжээрээ лайв хийгээд за тэгээд лайвдаа бас одоо уламжлал ёсоор энэ өдөр за тэгээд та нар минь бас энийг хонгор адуу гүйжээ шүү. За энэ хонгор адуунд бас нэр хайрлал сайхан байна л гэсэн маш гоё нэрүүд хэрсэн. За тэгээд тэн дотроос цоглог хонгор гэдэг нэр бол одоо хамгийн олон ирээд за маш олон хүн лайк дарсан учраас за аймгийн алдар туяач агсан одоо мягмар гэж надимдийн мягмар гэж ундаг цуутай уяач байла. Тэр ах юм байна өгсөн нэр энэ моринд одоо хүрсэндээ за тэгээ төмөн олон ч гэсэн бас их сайхан хүлээж авсан. Шин нийслэл хот одоо баригдах гээд байгаа л энэ л одоо тал нутаг шүү дээ. Тэгээ энэ сайхан нутаг дээр усаар угаад нэг худаг дээр ирж ус уусан. Тэгээд манайхан ч одоо бас цахилгаан мотортой тэгээд одоо байнга худгаан сайхан дүүрэн одоо устай өрхтөг болсон нэг юм заншилтай болсон байна шүү. За ингээд ус уугаад аанаахан л ингээд хөрвөөндөө. За энэ хөрвөөх гэдэг бол адуунд маш их чухал зүйл байгаад байх шиг байна. Мэдээж одоо өөрийнх нь биеийн жилийг гаргадаг баг. Дээрээс нь одоо энэ газартайгаа харьцаж газараасаа одоо ямар гэчээ сайхан энерги авдаг гэдгийг бид мэдэхгүй. За тэгэл хөрвөөс адуу заавал газар үнэрлэнэ. За ногоо нэг ганц нэг шимж шатсаал тэгэл нэг газар үнэрлээл явж байгаа нь ингээл арга байхгүй нэг гүйж байгаа адууны гол үндсэн шинж байгаа.
өдөөс хойш явахтаа бол нэлээд тийм тайван болцсон. За ер нь л одоо энэ урд зүг рүү явах нь зөвөө гэдэг юм бол мань нөхөр мэдээд байх шиг байгаа юм. Гэхдээ одоо өчигдөр нь одоо нэлээд лав явчаад өнөөдөр бас жоохон халуун өдөр байсан да үүндээ. Тэгээ жоохон залхагдаг юм уу? Нэх нөгөө шогшоод яваад байсан нь бол баг шиг. За ингээд гэлдэрсэн байдалтай, ус уусан, эдсэн байдалтайгаар ингээд өдөөс хойш ерөнхийдөө нэлээд тийм удаан дуу явсан. За ингээд өдөөс хойш одоо нэг 5-6 цагийн багцаанаас бол за ингээд шогшоод эхэлсэн те. Зүгээр бидний хоорондын яриагаар бол энэ өөрөө шүн гүүхэл тийм бэлтгэлээ хангаад эхэлчих шиг болсон. Ер нь биеэн жоох амраагаад. За тэгээд ингэж явж байгаа дуучнуу шүнэл явчих штэ. За ингээд харгантын өндөд бол одоо өдөөс хойш ингээд нэг сайхан хаяа нэг шигшжоод хаяа нэг идчихээд за нэлээ амарсан байдалтайгаар. За тэгээд одоо цуг явсан хүмүүс маань бол за наадах чи өнөө шинэл тавх дээр алдах юм байна да гэж хэлжсэн. За энэ бол одоо ноёхон. За ингээд нөгөө Улаанбаатараас хар өрн явдаг сүмэл замаа урагшаагаан гатлаад за ноёхон гэж хэлдэг. Одоо ноёхны нуруу. За энд чинь нөгөө сайхан соёмтой гişөө байгаа шүү дээ. За ингээд нэг хэсэг адуутай усны бусал оройхон дэшээ ус руу явж байгаа юм уу нэг хэсэг адуутай зэрвсгэн таарад өнгөрсөн. За энэ цагаас хойш бол харин харахгүй болтол байнгын шгшөөтэй явцсан да. Тэгээ цаана одоо манай хар өрн сумын урд хэсэг харагдчихэв. Тэгээ хашааных нь одоо ерөнхийдөө бол зүүн талаар нь л одоо урагшлаад байгаа л адуу штэ. За ингээл тал дээр явж байгаа энэ дорооны дүрс мөс бол одоо тэгэл маягтай л харагдаж байгаа үстэй. Тэгээд адуу ганцаараа яаж явд юм бэ гэдгийг л одоо би тав хүндээ үзүүлэхийг зорьсон. Тэр ноёхныхээ урдтал дээр, дулаан хайрхныхээ ардтал дээр за шар бүрд гэдэг нэг сайхан одоо нуур мууртай устай газар байдаг. За тэр газар дээр шөнө орой ирээд за нэг айлын гадаа за тэр айлын хүүгээр нилээ эргүүлдүүлээд чиний ямар ч гэсэн нэг 2-3 цаг хүртэл бид нэр явуулаагүй. Тэгээ адуун сайхан тогтчих шиг боллоо гэд айлын хүүхдийг хэлэхлээр орхисон. Эрдэнийн сормоса униарт дүрж адуу унтах Монголын их амар амгалан. Монгол орны төв хэсгээр сунан тогтсон хангай нурууны араас өврийн чиглэж төмөн олноос цоглог хэмээх алдрыг хүртсэн хонгор морь гүйж явна. Энэ хүсвэрлэг хангай нуруу Завхан аймгаас Төв аймаг хүртэл 700 гаруй км үргэлжилж Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэрийг хадгалж ой тайга говь цөлийн тархалтыг хязгаарладаг ач холбогдолтой төдийгүй дэлхийн цэнгэг усны хагалбар юм. Салбар улсынхан даваа нугч их авсан гол мөрд гүйгэл моринд чамгүй сорилт байх нь гарцаагүй. Энэхүү тэмцэл дунд хонгор морь 2 дахь өдрөө цайдмаас гарч орхон гол өксөд чулуутын нурууг дамжиж харгантын хүндийг туулан ноёхны нуруугаар 85 км газар гүйж дулаан хайрхны ард ирлээ. Тэнгэрийн хаяа ягаран наран шингэлээ. Ер нь бол яг энэ эрдийд адуу ингээд сүүлийн үед үржүүлгийн ажил гадаад одоо импортын адуугаар эрдийцжүүлж байгаа ингээ нэг бас нэг сөрөг тал бол ингээд байгаа л да. Тэр адуу нэг анзарганууд нь яг Монгол ад зарах шиг сүргээ ингээд цогцоор нь авч явдаг энэ байдал их одоо жоохон яагаад байгаа молоо гэсэн нэг юм байгаад байгаа. Бид нар түүхээ авч явахаасаа гадна байнга адуун сүргээ байнга шинжилж явах хэрэгтэй. Сайжруулж явах хэрэгтэй цус юм. Мэдээж Монгол гэдэг энэ уламжил байлгүй яг. Тэгвэл Монгол гэдэг уламжил маань өөрөө хамгийн сайн хамгийн төсвөр төвчээртэй хамгийн сайн адуу гэдгээр байх хэрэгтэй. Тэгвэл бид нар яаж хамгийн сайн адуутай болох вэ? Яаж шинжлэх вэ гэдэг дээр бас ажил хийх ёстой болов гэж харж байна. Тэгээ гүүгүүлэхэд хурдталдаг морин эрдэнэ. Гин гоосоход хурдталдаг тийм ээ. Амьд эрдэнэ. Гурын илхад сүлдэрдэг сүүн эрдэнэ. Гурын.
За ингээд 3 дахь өдрийн өглөө. За та нар минь бас нэг юм ойлгоорой. За хонгор мөрөөл өчигдөр орой тэгээ тэр орой ширүүлээд явах гэж яхад нь явцсан бол тэр магадгүй шинжиг явчихж байсан байж магадгүй. Баталгаатай зураг дүрс хэрэгтэй учраас одоо гарцаа байхгүй тийм арга хэмжээ авсан. Нэгдүгээр, за хоёрдугаарт бол бас одоо GPS тэр өвийг чинь бас одоо сүлжээ жоохон тааруухан GPS-ээр нэг хонгор мөрөө олохгүй байх магадлал байгаа учраас энэ дээр жоохон анхаарлаа хандуулсан юм аа. За өглөө ингээд айлын нөгөө тогтоосон айлын адуун дээр одоо адуу бараадад хонцсон. За тэгээд өглөө бол ингээд энэ адуутайгаа шар бүрд рүү орсон. За шар бүрд гэдэг нь үнэхээр одоо тэр авийн төмөн олон малтайгаа тойроод буучдаг. За ийм сайхан нууртай, устай одоо сайхан газар л да. Энд ч одоо ямар сайндаа шар бүрдгээ төмөн аймтын цугларч яах вэ? Тэгээ энэ шар бүрдийн нууранд одоо энэ айлын адуутай нэг сайхан умбож авчихгүй. За тэгээд энэ айлын адууд агаад орчихсон нуур руу. За тэгээд ингээ умбож байгаа энэ дүрс бас их гоё дүрс байна. Одоо цаагуур нь энэ хүн чуулаад. За энд бол одоо тал талаасаа маш олон адуу мал хүн амьтан цугларсан тийм өдөр байсан. За уяач ч гэсэн одоо нөгөө гүүж өгөө гэдгийг одоо нөгөө пэч утсаар харчихсан, лайваар харчихсан, бүгдөө одоо тал талаас декодерөд ирсэн. За тэгээд дахиж хурж ирээл нөгөө хонгор мөрийн чинь зураг хөргийг аваад л за тэгээд адуу малтай нийллээ сайхан байна гэж бахархаал. Манай одоо хөдөөний уяачдыг чинь одоо ганц гоё одоо ярьдаг зүйл, ганц гоё үздэг зүйл бол энэ болж хувирсан юм байна шүү дээ. Их нутгаан гэсэн одоо адуу үж ирж байгаа энийг бол хүн болгон магтдаг, хүн болгон үзхийг бас хүсдэг ийм л зүйл байд юм байна. За ингээд шар үрдний урдтал дээр урдлынхаа хөндийг туулаад одоо явангуут нь дааган дэл гэж байгаа юм. За баг ирээн гэж байгаа. За ингээд үндсэндээ бол дааган дэлийн арын баг ирээн рүүгээ л одоо орж байгаа төрсөн л энэ байна л да. Нөгөө сая нөгөө усанд ороод гарсан адуутай цог хэдүүлэн гарчаа шүү дээ. За гэтэл бас их сонин энэ дээр бас 3 үрээ дагаа гарч байгаа. Тэгээ энэ ч одоо нэг гаргаж өгөөд байгаа үйл явц нь болоод байгаа юм уу? Эсвэл ингээд зам мөрн ингэж таарад байгаа юм уу? Энийг бол одоо мэдэх боломж бол бидэнд байхгүй. За ямар ч гэсэн энэ 3 үрээ бол нэг 7-8 км газар хонгор мөртэй хансаад явж байгаа юм. За одоо хоорондоо бол одоо ямар өгөгдөл, за ямар яриатай одоо энэ хонгор мөрөө газар төхүүлж өгч байгааг бол одоо бид мэдэх юм байхгүй. За тэгэл янз бүрийн байдлаар за одоо нэг хонгор мөр чи хөрвөөж байна. За тэгэл ус амслал бол хөрвөөдөг их сайхан одоо зүйл байна шүү дээ. За одоо ингэж явж байтал нөгөө сарын гол гэж одоо сайхан гол руу чинь бид нэр төхөөд ороод ирнэ. За цоглог хонгор мөр бол үнэхээр энэ өглөө бол үнэхээр гайхалтай байсан. За ерөн ч бас жоохон өөрөө явж ийш гэж бодсон байх. За одоо ингээд заатал дээр баг ирээ харагдаад байна. За одоо ингээд наагуур нөгөө зэгстэй гол чинь хойшоогоо урсаад за сарын гол гэж болоод за тэгээ сарын гол чинь хойшоо яваад тэгээ хөгшөөн орхон нэртэй болоод тэгэл өвийн нурц цутгадаг ийм л одоо урт урсгалтай голууд штэ. За их нь болохоор бол сангийн далаагаас их явж урсдаг. Хөнгөрсөн ч байсан. За энэ өдөр нь жоохон явчнаа гэж бодоод байгаа болтой. Тэгэл одоо энэ гүйж байгаа мөрийг харж байхад одоо ямар одоо шинжлэх ухааны үндэслэл байна гэдгийг л одоо монголчууд яваандаа тайлах нь зөв юм шиг надад их санагдаад байгаа. За бидний хувьд бол ингээд шинжлэх ухааны баримт толгойд энийг цаашаа шинжлэх ухаанаар судлахдахуун гэж зүйл байдаг гэсэн. Тэгээд ингээд энэ одоо хийгдээд байгаа баримтат канонууд бол ийм судлахдахуун байж болох юм а гэдэг үндслэлийг тавьж байгаа болов гэж би бодож байгаа. Ямар өгөгдөл, ямар одоо холбоосууд байгаа учраас энэ одоо ингээд нутаг орноор тэмцээд байна вэ гэдэг тэр асуултанд бол шинжлэх ухааны үндслэлтэйгээр хариулчих байгаа гэж би бас бодож явдаг. Ер нь бол зүгээр адууны тэр унганы зуулт гэдэг нэг чухал юм байгаад байгаа. За унганы зуулт нь бас байдаг байх магадлал бас өндөр. Яагаад гэвэл унганы зуулт чинь өөрөө адуу унаг болгонд байна. За дээрэс нь мэдээж ихийн одоо хэвлэлд бие бүрэлдэх хэсгээс гуулаад идэж байгаа одоо ургамал, чулуу, ус, агаар бүх зүйл одоо магадгүй тэр унганы зуултанд кодлогддог байж болно. Тийм учраас бол тэр өөрөө ус одоо үнэр, агаар бүх юмараа бол их нутгаа мэддэг. Та түүнийхэн төлөө амь тавин тэмцэж одоо тэр их нутг руугаа гүйдэг байх магадлал бас байж болно.
Тэгээ хонгор мөрнийхээ ингээд яваад байгаа байцыг бол бид одоо өөрийнхөө камерын хэмжээнийг дурангийн хэмжээгээр л тааваханд үзүүлж байгаа төрсөн энэ. За энэ ингээд сарын гол руу ороод ирчих. За одоо сарын голоо өгсөд явж байна шүү дээ. ертөнцийн зүгээр бол урагшаага. За зүүн сумын ард руу чиглээл одоо явж байгаа. За ингээд сарын гол дээр бол нэлээд олон адуунууд хаа сайгүй байсан. За тэгээ гүйж яваа адууны чинь бас нэг онцлог нь бол нөгөө олон адуун дээр очиж байгаа боловч тэн дээр нэг саатаад байх сонирхол байхгүй. Харин саатаж байгаа нэг өнцөг нь бол явуулын ч юм уу янз бүрийн одоо тэр адуунаас дагуулад явчих адуу байвал тэрийг жоох ээрээд байгаа тийм байдал бол ажиглагдж байдаг. За ингээд цоглог хонгормоор ер нь жоохон нөгөө одоо 3 дахь өдөр нь явж байгаа. За хоолунд инээ тэрэмж таарсан байх. За тэгээд ерөнхийдөө уултай, талтай, хөндөй газар байгаа учраас бол нэлээд юм шуурхай дөө явсаар байгаад. За ингээд одоо сарын голынхээ ардтай бас нэг 2 морин дээр өдөр нэг жоохон саатсан, игч дулаахан байсан. За эндээсээ нэлээд уруудаж явж байгаад нэг бүү адуутай таарсан. Тэр бүү адууны зах дээрээс нэг одоо хээр адуу цоглог хонгормортой бас л одоо нутгийн дэсийг гаргаж өгөхөөр гарчих юм уу? Эсвэл ингээд цуг танил нь одоо тэр нутаг руу нь явж байгаа юм уу? Бүүмэд ингээд цоглог хонгорморыг ингээд дагаад шогссон. За нэг хэсэг хоёулаа уралдааны морь одоо явж байгаа юм шиг тарлсан. За тэгээд тэрийг нөгөө бид нэр машин хол байсан. За ингээд хонгормор бол үндсэндээ бол за чи намайг одоо дагаад явдаа. За байвал байдаа гэсэн байдалтай л өмнө нь одоо шогшоол ер нь бол толгойлол явчихна шүү дээ. За нөгөө хээр нь бол араас нь ингээд нэг дагсыгээл одоо тэгэл яваад байгаа. Тэгээд энийг бол одоо дээр үе өвгчүүд бол дөмөг адуу гүүж уумарыг нутаг гаргаж өгд юм аа л гэж одоо ярьдаг. За ингээд зэгстэй гол руу орж ирсэн нилээж бүрий болсон. За бүрий болоод за энэ цаг үед бол одоо хээрмэр буцаад явчихж байна. Алс замд цуцхыг үл мэдэх хонгор морь 3 дахь өдрөө шар бүрдийн нуур баг нэрийн даан дэл хилтгий хүрэн нуур сарын голыг гатлаж зүрх хархны ингэрээр дамжсаар зэгсдийн голын хуучин гарам хүртэл 95 км газрыг туурлаа. Хонгор морь тэр чинь факт их бий. 3 хоног 400. Тий. Эрдэмтэд бол этолог гэж ярьдаг. Энэ Монгол адууны зан аюул хааш аршин мэдрэмжүүлвэл бусад адуутай харилцаа адилгүй шүү дээ. Дэлхийн аль улс орноос одоо гүйсэн адуунуудын тухай номнууд байна шүү дээ, тийм ээ. Манай нэг ахын адуу хүртэл хятадаас гүйж ирж ирсэн. Тэгээ 50 оны үед. Энэ Монгол адуу хөлийн гаднаас гүйж ирсэн сайхан домгууд байдаг. За энэ одоо яг бодит амьдралын үнэн үү гэдэг талаас ямар нэгэн судалгаа дахиад зорьсон ажлын чиглэл юу вэ? Тэр Вьетнамаас гүйж ирсэн хөрөө азаргыг хүн болгон ингээ бодглохлоор за Вьетнамын тэнд номхон далай байгаа. За тэгээ наагуур нь одоо тэр хаттын маш олон шар мөрөн одоо хөх мөрөн хатан гол одоо юу ч байдیں۔ Тийм олон том голууд байгаа. Тэгэхээр тэрийг яаж гатлаад ирэхээ худлаа гэд бодчих жоохгүй. Тэгээ олон жилийн үр дүнд их сонирхолтой их сайхан зүйл нь Вьетнамаас гүйж ирсэн адууны эзэн амьд одоо 88 настай хөгшин байна. Тэр хүнийг 22 настай байхад тэр яваад 23 настай байхад жилийн дараа буцаад өрөөлж. За ингээ батлагчлаа. За ямар ч ирсэн хаанаас вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Явсан нүн нь явсан нүн ирсэн нүн эзэн байж. 1959 он 60 он 61 онд гээд 3 удаагийн явуултаар адуу Вьетнам дөрвөжөгч монголчууд вагоноор явж. За энийг хөргөж өхийн тулд одоо яаж хөргөж өгсөн юм бэ гэд судлаад үзэнгүүт нь 178 цэрэг явж. Чи 8 цэрэг одоогоор амьд байна. Миний олж үзлээ. 1959 онд бол хонгормоор алдсан. Одоо хятад Вьетнам хил дээрээс. А дараа нь 1962 онд Вьетнамын тэр хамгийн ихний одоо өртөөн дээрээс одоо вагон дээрээс буулгахад алдсан гэдгийг баталж байна. Төө морь гэдэг чинь ингээл цогноогоол одоо нэг ингээд нэг заримдаа нэг ингээд нэг уран үзүүлбэр хийгээд яадаг баярлахлаараа яг тэрүүн шиг тойроод бүх үеийн хинчилээ гаргад юм уу. Тэгэл Вьетнамуудын барьсан гашаан дөгөр ганцхан арай зугтаацсан. Тэгээд араас нь монголчууд илжсэн. Хөрөө алзан морьтой хоёулаа зугтаасан.
Одоо хөрөө алзан морийг нөө монголчууд бариад ирсэн гэж. Хөрөн мөргүүгээд ирсэн гинэ гэж одоо ярьсныг сонсонгуудаа би нөгөөдг нь хантай явуулчихгүй гэж. Тэгэхээр ингээд энэ байдлуудаар ингээд батлагдаад байдаг. Тэгэлэр бол энэ үнэхээр тийм аман яриа биш юм байлээ, домог биш юм байлээ. А яагаад энэ ингээд олон нийтэд мэдээлэгдээгүй үлдсэн юм бэ гэхээр нөгөө нийгэмтэй холбоотой. Яагаад гэвэл нөгөө ах トゥ социалист орны хүн ах トゥ социалист оронд адуу бэлгэлж нөгөөсг нь бэлгэлцаад гүгээд ирсэн гэхээр нөгөө үжил санаанд нийлэхгүйгээр тухайн үед нь бол бити юм яриад гараа гэж нөгөө адуучдын хэлээд тэгээд дарчихсан. Морь ер нь яагаад гүдэг? Их орноргоогүйгээд байна уу? Эзэн нэрүүгүйгээд байна. Тийм дээ. Эд шалан доогүйгээд байна уу? Тэр нутагт дасаж зогсохгүй таарахгүй гүгээд байна уу? 3-4 удаа морь гүйлгсэн хүний хувьд тэр морийг шинжээд хараад одоо ажиглаад явхад одоо тэр говьолтойгоос гүйсэн зүүн биелэнээс гүйсэн адуунууд ямар ч гэсэн гүйсээр байж байгаа л тэгэл нутаг руугаа ороод тарлаад дахиад тэгэл ижил сүрэг дээрээ ингээл очлоо. За тэгээ эхний дүгнэлт бол ерөөсөө л ижил сүргэл байт юм байна дөө. Одоо ээж аав одоо юу гэдгийг тэрийг нь бодд юм байна даа гэсэн дүгнэлт. За ингээ хоёр дахын Сэлэнг аймгийн хөдрөөс Баян-Хонгор аймгийн Богд сум руу гүйлгэж байгаа одоо гүйлэх гэхэд оторт 3 жил цуг ирээд өөрийнх нь унган эзэндээ хажигддаг гэж. А тэгэхээр тэр морины гүүгээд очиж байгаа тэр агшинг юугаар тодорхойлж яаныг өгөхлөөр Өрөнгө аймгийн одоо тэр Богд уулын ардтал дээр нэг 35 орчим километрийн зайтай яг ингээд маш гоё тал дээр нэг уулын урталтанд дүнхийгээд зогсож байгаа байхгүй юу. Ингээ хараад бас чи хоёул ерөөсөө ингээд нам зогсоод унтчих. За тэр нэг 10-аас 15 минут үргэлжилсэн байх. Сэрхэд хоёулаа нүднээс нь лусгаач. Хариугүй явах гээд байсан буурал мөр чинь нөгөө мүү зээрд мориндаа дандаа чирэгдээл дараа болоод байсан төрүүлээд хитчихсэн. Тэгээд тэр 35 км-ийг үзгэрээс нүд ирмхэн зурж байгаа. Том утгаар нь үзэх юм бол хүн болон амьтанд өөрийн эх орон ямар ч одоо чухал вэ? Өөрийнх нь анхны л одоо тэр амссан өвс тижээл тийм ээ ус хамгийн одоо ямар чухал вэ? Тэр өгөгдлүүд эргээд тэрэнд байнга байд юм шүү. Түүнийхээ төлөө сэтгэл зүрхэн байнга одоо ингээд өгөөд явдаг юм байна гэсэн ийм гүн агуулга гарч ирдэг юм билээ. Цоглон хонгор морины 4 өдрийн өглөө. За бид нар 6 цаг болж байхад одоо барьж аваад уйдсан адуугаан тавьсан. За тэгээ гүйлгэж яваад одоо барьж аваад уйлаа гэж зарим нь бургуул шаах байх. Гэхдээ энэ аргагүй одоо энэ бичлэг үнэн бодит баримттай юм хийж байгаа учраас энэ шаардлагатай байсан юм шүү. Тэгэхгүй одоо шөнө гүгээд очих юм бол бид нэр тэрийг батлах, гэртээ очих, зам яаж явсан ямар ч баталгаа байхгүй болчих гээд байсан учраас ийм арга хэмжээ авсан. За энийг бас зүгээр ойлгоорой гэж хүсэж байна. За энэ зэгстэй гарам. За дээхэн шүүчээ хөөрхий шаварч гэж ихтэйхэн. За Улаанбаатар хотоос баруун тийшээ явж байгаа бүхэл машин бүгдөө нь дараалал суучихсан ийм л газар байдаг байж лээ. За эндээс гараад Бургшуу гэж байгаа юм. За Улаандэл гэж хэлдэг. За Бургшуугээд одоо Бургшууны бригад гэж байгаа маань Өлзийд сумын. Тэр Бургшууны бригадын араар нь ингэ явж байгаа. За энэ бол өчигдөр өөрөө тавьсан бол одоо шууд харих байсан гэдэг юм бол энэ өдөр л үнэхээр баталсан л да. Тэгээ цоглон хонгор морийг тавиал шогссон. За тэгэл одоо Бургшууныхаа араар ороод Засамлаа урагшаага нэвт гараад за сангийн далайн ардтал дээр үл гисэг сайхан адуу байсан. За тэр адууны одоо ар руу яваад орчиж байгаа юм. За энэ Бургшууны чарыг улаан дэлж гэж бас нэрлэдэг байх. За тэгэл одоо сангийн далай гэдгийг бол одоо хүн болгон мэднэ шүү дээ. За Монголд ирж байгаа хүн шүү. За хавар ирж чуулаад энэ дээр одоо сайхан тэр хийдэл бүгд буугаад тал тийшээ нутгалдаг газар руугаа гэх юм уу одоо дассан газар руугаа нуурнууд руугаа нисдэг. Сангийн далайхаа ардлын жижиг гол дээр усуугаад за тэр адуун дундуур нэг чүүрдсэн бол тэр ижил сүрэг инээ тэрэ юм харсан болов уу гэж одоо хүнээр үл их болов уу гэж бодож байгаа юм. За тэгээд энэ тал дээр ингээд нэг жоохон цогж байгаа юм. Одоо сангийн далай дээр жоохон амарчсан цоглог хонгор морь маань одоо тэр харагдаад байгаа хөтөл бол борготл гэдэг. За үндсэндээ тэр борготлыг давах юм бол Өлзийд сантын зааг нутаг болоо явчих واخ. За одоо бол Өрөнгө аймгийн Өлзий сум нутаг дээр явж байна.
За тэр борогдлоос цаашаа бол тэгээ санд сумын нутаг болж таарах байх. За тэгэл ер нь энэ өдөр бол тэр өнгөн шогшоо гэдгийг эхний өдөр шиг ер нь дастаагүй дээ. За ингээд энэ хөтөл дээрээ гараад ирлээ. За ингээд хөтөл дээрээ гарч ирээд одоо эн чинь бол нөгөө адуу чинь урт хөлийн мал үндсэндээ бол өөрийнх нь бэлчээрээр энд ирсэн байхыг үгүйсэхгүй юм газар руугаа ороод ирж байгаа мó гэж би бол тэгж бодсон. Тэгэхээр л энэ гэрлүүгөө явж байгаа энэ чиг шугам зам мөрийг ингэж зүү гаргаж яах гэдэг нь бол одоо тэгэл энэ адуунд байдаг хүнээс илүү нэг гайхалтай сайхан зүйл байна л гэдгийг л одоо энэ дээр л ингэ дахин л яриад байгаа юм шүү дээ. Тэгээ адуу гүн гэдэг бас их өрөвдөлтэй л дөө. Тэгэл одоо гадны зүйлүүдээс их айн. За тэгэл болж өгвөл нөгөө энэ тийм машин моциклтэй хүмүүс такоо хүрээд ирэхлээр л одоо цаашаагаан дал дарахыг бодно, эсвэл хол очоод номхон зогсохыг бодно. Тэр тухайн аюулч гэж үздэг юм уу? Тэрийг л нэг өнгөрөөх тийм л бодол байгаад байгаа юм шиг байгаа юм. Манай нөхөр намайг сурж ирээд буцаагаад аваа явуучих нь байж гэж боддог юм уу? Тэгэл иймэрхүү одоо зүйлүүд үл их гардаг. За ингээд энэ борд эрс рүү ороод ирчих. За ингээд одоо эн чинь бол ер нь гэрлүүгөн бол нэлээ төгцсөн гэсэн үг штэ. За Гялгар чулуутын гэр нөөлөгт за цагаан хэрэг гээд ингээд ийм гой газруудыг бол дайраал гарсан л да. Уус их сонин одоо зээрчин бас тэр болгон бидэнд одоо бас зургах болохгүй штэ. Тэгтэл ингээд тал дээр ганц зээр хонгор мөртөө хуйлаа нэг кадрт орж бас зург нь одоо авахтаж таарч байгаа юм. За ингээд энэ сайхан талыг аргагүй цоглог хонгор мөр ёстой нэг цоглог явсаар байгаа л туулсан. За өглөөний 6 цагт одоо тавьсан одоо морь маань үндсэндээ 14 цагийн үед ингээд одоо Өрөнгө аймгийн зүүн буйлын сумын өвдгөө болдог. Өөрийнх нь одоо жинхэнэ унсан одоо ууж өссөн ус нь одоо нутагтаа ингээд хөртөрч байгаа. Гэртээ ирсэн баяраа нэмэлж. За тэгээд одоо эзэн дээрээ өөрийнхөө ижил сүрэг дээр яаж очих нь гэдгийг ингээ ажиглаад байсан. За тэгээд ингээд урдтал дээр цагаан хэрэг гэж байна. За цагаан хэргийн дэнж дээр манай одоо сумын алдар туяач бут сайхан их. За адуу малаа хураагаад за мордон сайхан ёслоод барьцсан байна лээ. За ингээд одоо цоглог хонгор мөрийг ижил сүрэг дээрээ дахиад өрөөд ирэхэд за өөрийнх нь азраг ингээд ухтаж за адууны наанаас нь явж जैन да. Хүндийн нугада дураараа давхиж хулан зэртэй уралдъя гэж хээрийн салхитай хансаж хэц энгэрт зүрмэглэн тааны шимээр тэтгэгдсээр тал нутагтан ирлээ. Адуу гэдэг ийм л ухаантай юм тийм бай. За тэгээд одоо 3 удаагийн гүйлгэлт хийж баримтат кино хийлээ. Гурвуулан дээр нь их нутгаан алдаа мадаггүй олж ирж чадчихжээ. Тэгвэл адуу яагаад их нутгаан зорж яваад байгаа юм бэ гэдгийг бол бид нар бас бодох ёстой. Адуу гэдэг амтэн өөрийн төрсөн нутаг, өөрийн унсан газар, өөрийн уусан ус, өөрийн унган эзэн, өөрийн унган ижил сүрэг рүүгээ ингэж тэмцэж ирж байгаа. Энэ гайхамшигтай үйлийг та бүхэндээ төлөвлөлаа. За тэгээ цоглог хонгор мөрийг одоо эрэхт бол за манай Яндангийн бат сайхны гэрвэл цэвэр сүрэнгийн эрдэнэсэн за тэдний ах дүү ээж аав бүр хүүхдүүд бүгдөө баяр ёслолын байдалтай сайхан ухтаж авсан да. Монгол хүн амны билгээр гэж тэгээд үнэхээр сайхан байна дээ бас ингээд тий хүн амтнчууд баярлдаг штэ ингээд. Сайхан ирлээ. Тэгээд сасангаа баярлж байна. Манайс илүү ухаантай юм шиг л энэ зам амыг бол олж ирж штэ. Тэгэхээр л тэгэл энэ Монгол одооны одоо гайхамшигыг инээ. Янгабэр эзүүндээ техноттай амттай. Тэрүүд олон заа явах юм гэж боддог шүү дээ. Тийм ээ. Ер нь бас тэгээд ийм дүмэг ат очин
Нэгээр өндөл нэг хоёр заах юм байна шүү дээ. Тэгэл тэгэхээр үнэхээр заах гэдэг үсэ. аргагүй л гоё юм да. Тэгээд хонгор мөрөнд одоо хоёулаа нэг талархал илэрхийлж байна. Монголын одоо нийт ард түмэл одоо үзэх шиг боллоо. Өөрөө цоглог хонгор нэртэй боллоо. Хонгор мөрөнд баярлалаа. Тэгээд үнэхээр одоо бас 360 км газар бол моринд бол орхон байд юм штэ гэдгийг л мэдрүүлж байна да тийм ээ. Өгөөмрийн талаас гүйсэн хонгор морь 4 дэх өдрийн өглөө улаан дэлээс бор хошуу дамжин сангийн далай, бор хөтөл, гэлгар чулуутын энгэр, нөөлөгт, цагаан эрг, дөхмийн дэрсээр дайрч 90 км нийт 3 шөнө 4 өдөрт 380 км газрыг туулан их нутаг цагаан хошуунд хур дагуулan ирлээ. Нэрээ гүйж баатаа ингээд биеэр үзэн өдрөд над бэлэгдэн бүртээ сайхан ба гайхалтай байна. Ер нь Монгол мал төдийгүй хүн төдийгүй ер нь энэ Монголын байгаль цаг уур тийм ээ энэ дөрвөн үйлрэл ямар их оюун мэдрэмжийг бидэнд өгсөн бэ. Тэрийг одоо бид бүрэн дүүрээ ашиглаж их орнол одоо хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ сайхан өвдөдсөн юм аа гаршуулж өдий зэрэгтэй энэ цаг хугацаанд авчирсан энэ том өв соёл тэрний одоо ганц гайхамшигийнх нь бодит жишээ болсон энэ гүүгүүл морин гэдэг бол үнэхээр агуу юм байна. Энэ хонгор морь Булган аймгаас өөр хангаа хүртэл гүгээд төрсөн нутагтаа гүгөө хүрээд ирлээ. Өссөн нутаг, төрсөн нутаг гэдэг бол юутай их юм бэ гэдгийг мод хүртэл өөрийнхөө зэн совгоор мэдэрч байна. Өөрийнхөө мэдрэмжээр мэдэрч байна. Тэгэхээр бидний зөвхөн мад ихгүй Монгол түмэн бидний хамгийн хайртай зүйл бол эх орн юм байна. Энэ эх орныхоо төлөө энэ хөгжлийн төлөө хүн болгон зүтгэх ёстой юм байна. Гэсэн ийм бодол төрсөн. Гүүгүүл морины тухай, нутаг руугаа гүйдэг адууны тухай яриад энэ маань одоо эцсийн эцэст бол монголчуудын амьдралын одоо онцлог дэлхийн улс орнуудаас Монгол хүн юугаараа онцлог юм бэ гэдгийг энэ бидний одоо адуу маань өөртөө тээж төрсөн нутаг өссөн газар руугаа ингэж явж байгаа нь биднээс Монгол адуу яхааргүй эх орн чадвар юм аа гэж. Одоо Монгол зон, Монгол их соёл мөнгөд бадар болтгой л гэсэн ерөөд зөргөн дэвшиг. Хонгор морины тэнцэж болсон Өвөрхөнгай аймгийн зүүн баян улаан Сант Сумын зааг нутаг цагаан хошуун хангай нурууны салбар улсаас их авсан өнгийн голын сав бөгөөд Монгол адууны цөмсөрөг оршдог төвийн бүсийн нэг хэсэг юм. Ийм сайхан их нутгийн төлөө эрслэн тэмцсэн молор эрдмийн хүлэг Монгол түмний сүлд